Сайн бацхан уу. Өнөөдөр бол 4-р сарын 1 буюу нийтмийн баярын өдөр. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээрээ нийтмийн баяр хэрхэн яаж үүссэн, тэгээд улс орнууд яаж тэмдэглэдэг тухайг өнөөдрийнхөө бичлэгээрээ та бүхэндээ хүргэх болно. Жил бүрийн 4-р сарын 1-ийг нийтмийн баяр зарим улсад тэнэгүүдийн өдөр ч гэж нэрлэдэг. Энэхүү өдрийн яг үндсэн нэр нь болохоор April Fool's Day гэж нэрлэдэг. Энэхүү өдөр найзууд хин нэгэний ингээд шоглон бяцхан мэхэлдэг зорилготойгоор энэхүү өдөр дэлхий дахина өргөн тэмдэглэлээр ирсэн байна. Тэгээд Монголд гэхэд хөвчлэн худал хийлж франк хийж тэгээд 4 сарын 1 гэж хэлдэг. Тэгээд Украиний Одесса хотод гэхэд энэхүү өдөр бүх нийтээр амардаг уламжлалтай болсон байна. За энэ өдрийг 18 дугаар зууны үед Британи улсад энэхүү баяр түгээн дэлгэрсэн байна. Тэгээд манай улсад болохоор бус улсад орнуудтай харьцуулахад нэлээд сүүлд хожуу тэмдэглэж ирсэн. Тэгээд энэ баярыг болохоор албан бусаар бол тэгээд хошин урлагийнхан маань ч гэсэн жил алгасгүй үзэж болно, хөгжих болсон байна. Орчин үед уламжлалын дагуу энэхүү өдрийг өглөөнөөс орой хүртэл ногоо ярьж хүн бүхний хуур харгаар тэмдэглэсээр ирсэн байна. Тэгээд улс олгын хвшлээ өөр тэмдэглэдэг. Тэгээд Америкийн нэгдсэн улсад болохоор жил болгон хамгийн тэнэг хүмүүсийн жагсаалтыг гаргаад тэгээд энэхүү жагсаалтанд нь болохоор томоохон улс төрчид эрх баригчид багтдаг юм байна. Тэгээд Шотланд улсад болохоор нийтмийн баярын 2 өдрийн турш тэмдэглэдэг. Эхний өдөр нь болохоор уламжлалт наадгаагаар тоглодог. Тэгээ Монголынхаар бол тийм шагаа гэсэн үг. Гэхдээ хоёр дахь өдөр нь болохоор намайг гүшгэл гэх тийм бичгийг нуруунд дээр нь наагаад тэгээд тийм тэрхүү маягаар тэмдэглэдэг юм байна. Тэгээд энэхүү өдөр нь болохоор хууртагдсан хүнийг хөхөө тэнэг гэж хочилдог. Тэгээд Нидерланд улсад болохоор хүмүүс сонин уншихыг илүүд үздэг. Учир нь жил бүрийн энэхүү өдрийг дугаар төрөл бүрийн шуугант мэдээлэл нийтлэгдэн олонний сонирхлыг татдаг болохоор уншдаг юм байна. Тэгээд Итали улсад болохоор Италид цаасаар төрөл бүрийн загас хийн тэгээ бусдын нуруун дээр мэдэгдэлгүй зүг дайчигнал түгээмэл байдаг юм байна. Тэгээд мөн нэмж хэлэхэд Григорийн онтоолын дараагаас ядарсан тийм стрессдсэн хүмүүсийн ингээд амраах зорилготойгоор нийтмийн баярыг бас тэмдэглэсээр ирсэн байна. Манай бичлэг танд таалагдсан бол лайк дараарай. Манай YouTube хуудаснаас илүү ихийг үзхийг хүсвэл subscribe дараарай. Тэгээ манай бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.